За сайн байцгаана уу? Юуны өмнө Монголынхоо гэмтэл соггийн эмч мэрэгчлэлтнүүдтэй авдахгүй болох гэмтэл соггийн олон улсын 24-р эрдмийн чуулганы мэндийг хүргье. Энэ удаагийн эрдмийн чуулганыг улсын 1-р төв эмнэлгийн хэрх үе судал үе сэргээх төвөөс зохион байгуулж байгаа. Мөн энэ жил манай төв байгуулагчдын 11 жилийн болж байгаа үлээ. За та бүхэндээ төвийнхээ талаар товчхон танилцуулахад тус төв хэрэг холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, онцлох, хүндэрсэн үед эмийн болон мэслийн эмчилгээ хийх зорилгоор 2011 онд байгуулагдсан. За яс үений мэслийн дасаг маань одоогоос 15 жилийн өмнө буюу 2007 онд анхныхаа өвдөг түнхний үе солих хагалгааг Солонгос улс мөн гэмтэл соггийнхаа эмч мэрэгчлэлтэй хамтран хийж исэн энэ төрлийн хагалгааг Монгол улсад хурдцтай хөгжихэд маш их хувь нэмэр оруулсан гэдгээр бахархаж явдаг юм аа. 2 ор, 2 мэслийн амч зөвхөн 2 дахь өдөр хагалгаа их эрхтэйгээр ингээд байгуулагдчихсан төв маань өнөөдрийн байдлаар мэслийн 14 ортой 6 эмч, за дотрийн 6 ортой 2 эрматолог эмчийн бүрэлдэхүүнтэйгээр жилдээ 1000 орчим яс үений мэс засал, мөн хэрэг холбогч эдийн өвчтөд 10,000 гаруй хүнд хяналт, үзлэг, онцлогоо зөвлөгөө өгдөг Монгол улсын лавлгаа төвийн хэмжээнд өргөгдсөн байна. Яг өнөөдрийн байдлаар бид яс үе дайрсан том хэмжээний хавдар, мөн том хэмжээний ясны дутмагшлын үед за хавдрын протез, мега протез ашиглаад мөч хадгалах хагалгаанууд, мөн кадавр яс шүрмсийг олон шүрмсний дутмагшилтай, ясны дутмагшилтай хүмүүст хийж эмчлэх энэ шин төрлийн хагалгаануудыг нээлттэй болон дурангийн аргаар Монгол улстай анхлан хийгээд нэвтрүүлээд явж байна. За манай энэ төвийг байгуулагдаж өнөөдрийн төвшөнд хүрэхэд гадаад дотоодын маш олон эмч мэрэгжилтний хүчин чармайлт орсон ба за энэ завшааныг ашиглаад за өмнөд Солонгос улсын профессор Сио Ханчо, И Сангсу, мистер Джейн Ли, Герман улс профессор Биркенхауэр, профессор Эвалд Херинг, за мистер Харалд Кистмахер. За мөн манай дотоодын манай багш нар байна. За Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч, эмхүү эмч маань байна. За Монгол улсын төрийн шагналт гавьяат эмч Сэргэлэн багш маань байна. Монгол улсын төрийн сахирхалт гавьяат эмч Батчулан эмч маань байна. За бас тэр үед манай эмнэлгийн захирлаар ажиллаж исэн за профессор Сонин, профессор Бямдорж, за мөн гэмтлийн эмнэлгийн дараагаар ажиллаж исэн за хүний гавьяат эмч Отгон гэрэл эмч маань байна. За мөн бидэнд байнга зөвлөгөө өгч биднийг байнга дэмжиж исэн ардын эмч манай Шагдарсүрэн багш маань байна. Мөн доктор профессор Баатар Жав эмч маань байна. За ингээд та бүхний гүн тусалцаагүйгээр өнөөдрийн энэ төвшөнд энэ төв маань очихгүй байсан гэдгийг хэлье. За ингээд нийт гэмтэл соггийнхын эмч мэрэгжилтэд суралцагч та бүхэн за жил бүр хийж бүтээснээ үнэлэнд дүгнээд шилдэгэ шалгаруулдаг энэхүү олон улсын нэр хүндтэй эрдмийн чуулгандаа бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж улсын 1-р төв эмнэлгийн захиргаа мөн хэрх үе судал үе сэргээх төвийн хамт олноос хүсэж байна. Та бүхэн манай www.join.cg-ийн вебсайт руу ороод хурлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хэлье.